Манай сургалтын төвийн сургалтууд маань сургалт болгоныхоо шинж чанарыг агуулсан өөр ингэсэн ураа өгнүүдтэй байдаг. За эндээс нервийн сургалтын ураа өг болол нэгтлэнгийн ажил нерваас эхэлдэг. Нервийн ажил баримтнаас эхэлдэг гэсэн үг байдаг. Учир нь гэвэл тухайн нэгтлэн маань тайлан балансаа гаргахын тулд нерваасаа дид туслах тайлангуудаа авах ёстой. За тэгэхээр тэр дид туслах тайлан нерв маань гаргахын тулд тухайн ажил гүйцэтгэх болгон дээрээ анхан шатны баримтаа бүрдүүлээд түн дээрээсээ одоо туслах тайлан болох кассын тайлан, рамтралын тайлан, үн зөрөнгийн тайлан, мөн харилцааны тайлангуудыг бэлтгэх ёстой байж байгаа. Ингэснээр тухайн нэгтлэнгийн маань ажил цаашлаад санхүүгийн тайлан гаргахад бэлтгэнэ гэсэн. За манай 2 дахь 7 хоногийн санхүүгийн сургалтын ураа өг болол танд борлуулалт чухлуу, ашиг чухлуу гэсэн үг байдаг. За учир нь одоо тухайн байгууллагын нерв нэгтлэн гэдэг хүмүүс маань одоо гадуур борлуулалт хийж компанид орлого авч ирдэг хүмүүс биш. Харин байгууллагын өргүү зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх зорилготой байдаг. За жишээлбэл одоо тухайн байгууллагын маань нерв нэгтлэн хоёр маань үндсэн хөрөнгөн дээрээ мөн одоо параметрал дээрээ мөнгө хөрөнгөн дээрээ хяналтаа тавьж чадахгүй болвол тэдний борлуулалт их байсан ч гэсэн өргүү зардал маань ихсээд бидний ашиг маань буурдаг байж байгаа. 3-7 хоногт дөрвөлжлөх парамын сургалтын ураа өг маань та захим нэгтлэнд болмоор байна уу? Сургалтын төвийн онцлог буудал санхүү төдрийн тайланг автоматар гаргадаг Mesh Finance програмыг дагалдуулж өгдөг гэж байгаа. За Mesh Finance програм маань сангийн яамны зөвшөөрлөлттэй. За 2007 оноос хойш манай сургалтын төв маань хөгжүүлж ирсэн. За тэгэхээр маш сайн тестлэгдсэн алдаагүй програм болж чадсан байж байгаа. За энэхүү програм маань болохоор ер нь санхүү төдрийн хууль дүрм журам дээрээс нь санхүүгийн маягтууд өөрчлөлтөнтэй холбогдуулан байнгын шинжилэлт хийгддэг байж байгаа. За шинжлэгдсэн хувилбар маань санхүү цэгийн сайтн дээр байршдаг. За манай 4 дахь 7 хоногийн хичээл болох татврын сургалтын маань ураа өг бол та татварт хөөгдөх үү эсвэл татврыг хөөх үү гэсэн ураа байдаг. За үүний учир нь гэх юм бол зарим байгууллагууд маань болохоор яг татвар гэхээр л одоо татврын байцаагч үздэг ч юм уу тийм ээ. Татвартай гэхээр тэрнээс аль болох зайлсхийдэг, зугтдаг. Татвар гэхээр өөрсдөөс нь байнга л ерөөсөө дандаа мөнгө авах юм шиг бодож сэтгэж идэг. Тэгэхээр энэ маань нэгсэнтэй хөөгдөж байгаа хэлбэр байж байгаа. За тэгвэл та манаас татврын сургалтанд сууснараа за нэгдүгээрт нь татврын хууль тогтоомжийн талаар одоо цэгцтэй мэдлэгтэй болж авна. За хоёрдугаарт нь татврын тайлангуудаа гар аргаа гаргаж сурна. За гуравдугаарт татврын акт шалгалтын эрсдлээс урьдчилан сэргийлж сурах юм байгаа. Дөрөвдүгээрт нь та нэгтлэнгуудын гаргадаг дийлэх алдаануудтай танилцаж эдгээр алдаануудыг гаргахгүй байх талаар мөн мэдлэгтэй болж авах юм байгаамаа. Нэг үгээр хэлбэл та татврын цогц мэдлэгийг онол болон практикаар эзэмшиж авна гэсэн.